Дэлхий дахинд байгаль экологийн асуудал хурцаар тавигдж байгаа өнөө үед чанартай өндөр ашигшин бүхий цөөн тооны малыг шилж сонгон өржүүлэх асуудал нэн чухал юм. Монгол орны хувьд сүргийн бүтцийн зохистой харьцаа алдагдж, сүрэгт эзлэх ямаан сүргийн тоо толгой хит өссөн нь бэлчээрийн талхалт ихсэх, даац буурахад ихээхэн нөлөөлж байна. Бэдийн нэвтрүүлгээр малын чанар, түүхэд бэлтгэлийн чанар нь үйлдвэрлэлийн явц, бүтээгдэхүүний чанарт хэрхэн нөлөөлж байгааг харуулахыг зорилоо. За говь цэцэд компани хувьчлагцаас хойш түүхийн эдийн чанарт онцгой анхаарж байна. За түүхийн эдийн чанар бол эцсийн бэлэн бүтээгдэхүүний чанарт шууд нөлөөлдөг. Говь дэлхийд танигдсан Монгол брэнд. За манай говь компани эхний 16 оны эхний самлалтын ноолороо хүлээн авалтаар авч байгаа байдал байна. Малчтаас яг годилтой шууданд хийгээд яг годлоор нь орж ирж байгаа ноолор ингээд эхний ээлжинд хүлээн авалтаар ингэж авагддаг. Манайх яг ингээд өнгөөр нь ихэвчлэн хүлээн авалтан дээр ялгалт хийдэг. Сүүлийн үед хамгийн их тулгамдаад байгаа асуудал нь болохоор хаг байна. Полистер утас байна. Будаг байна. Будаг бол хамгийн бас их нөлөөтэй болчиход байна. Сүүлийн үед будагтай ноолор эргээгээд орохлоор будаг нь гүйцэд арилгахгүйгээр ингээд улам задраад сулаад яваад идэг бас. Социализмын үед мал нь нэгдэл улсынх байхад бол нэгдсэн журмаар ингэж хэрлийнд оруулж угаалга хийгдэж малаас гарах түүхэд харьцангуй айгу цэвэр сайхан байсан бол одоо бол хувьд очсноос хойш ямар ч тийм хэрлийн угаалга арчилгаа шаардлагатай байчихсан байгалаар нь яваад байгаа болохоор энэ эргээгээд түүхийн хэдэнд айгүй их бохирдол үүсэж байна, хаг нь ихсэж байна. Ноолуурыг хүлээн малчтаас хүлээж аваад английн ялгалтыг хийгдэж байна. За английн ялгалтыг хийхдээ энэ ноолууранд байгаа өөр өнгийн ноолуурыг мөн энд ноолуурын дотор байгаа энэ полио утас, за бусад энэ хогт холцоодыг түүж яалгаж салгаж авдаг. За мөн энэ зориултын энэ ширээн дээр болохоор хогт холцыг сэгсрэх тийм ээ. Мөн энэ багц байгаа ноолуурыг салгах, сэмлэх энэ ажиллагааг энд манай энэ английн ялгагч хүмүүс маань хийгддэг юм аа. Түүхийн эдийн чанараас шалтгаалаад бидэнд тулгамдсан асуудлууд гарч байна. За нэгдүгээрт болохоор ноолуурын дахь энэ хагны хэмжээ маш их ихссэн. За дараагийн үдний үзүүлэлт бол энэ ноолуурын дахь энэ шуудааны төрөл мяндсан шуудааны төрөл бүрийн өнгийн энэ полио утаснууд бол маш их ихссэн. Ноолууранд болохоор төрөл бүрийн бит зүйлсүүд маш их илэрж байгаа. За энэ дээр болохоор мод, тэгээ будагтай ноолуур, мөн төмөр тийм ээ. Энэ бүс, даавуу, энэ утас гэх мэт ийм бит зүйлсүүд маш их илэрч байна. За энэ ноолуурыг дахин иж бүрэн шалгаад чанарт тэнцсэн ноолуурыг дараагийн уутанд хийгээд дараагийн дамжлага руу явуулна. Дараагийн дамжлага болох угаах дамжлага дээр ирсэн байна. За энд 4-р өнгийн хагтаа ноолуурыг угааж байна. Ноолуурыг угаахаас өмнө мөн энэ зориултын ширээн дээр сэгсээс сэмэлж бас давхар чанарын хяналт шалгалт хийж ажиллаж байгаа. Угаагаад хатаагсан ноолуурын дахь энэ полио утас өнгийн утсыг ионы гэрлийн тусламжтайгаар энд ингээд ялгаж энд бас ингээд нэмэгдэл ингээд хүмүүс ажиллаж байна. Тэр малчт маань эхнээсээ энэ полио утас гэдгийг маш сайн анхаарч тэр ууд савда багтаа бод дээр бас анхаараач гэж хэлмээр байна. Угаахын дараах дамжлага хялгас ялгах дамжлага байгаа. За хялгас ялгах машин дээр хаг унгаах, хялгас унгаах ийм технологи ажиллагаа явагддаг. Утас үйлдвэрлэхийн хамгийн анхны эхний дамжлага самнах дамжлагаар будсан болон натрод ноолур маань самнагдаад ингээд зулхаа болоод бэлэн болж байгаа. Самнах дамжлагаас энэ тодорхой шугам нэгтсдээ цэмэд гаргаж байгаа. За энэ цэмэдийг дараагийн эрг машинаар оруулаад эрмд үйлдвэрлэдэг.
хагны асуудал одоо бидний одоо бүтээтгүүний чанарт одоо сөрөг нөлөө үзүүлж байна. Мөн одоо ажилтны маань ажилбарт бас нэгэн одоо хүндрэл учруулж байгаа. Тэгэхээр энэ дамжлага маань болохоор бэлэн бүтээтгүүн болцсон хойно бэлэн бүтээтгүүний гадаргууд дээрх байгаа энэ хагийг бас ингэ түүж байгаа. Энэ болоод ингээ хаг түүх одоо нэг дамжлага бий болгоцсон байгаа. Энэ хагны одоо шинжилгээ ингээ хийгээд үзэхэд энэ хаг тухайн одоо хаг гээд байгаа энэ хэсэг маань ингээд одоо шимэгч одоо хорхоо тийм ээ авгалдааны уутанцар ийм хальсууд ийм хорхооны энэ хэлбэртэй ингэж болоод энэ шинжилгээний үзүүлэлтээр гарсан байгаамаа. За бид нар одоо бол нэг их үйлдвэрлэлд орж ирсэн байна. Энд болохоор төрөл бүрийн одоо номерын нэхмэлийн зориулалтаа утсаар одоо шайл, дараах, мөн одоо хүнжил төрөл бүрийн одоо ингээд нэхмэд бүтээтгүүн одоо үйлдвэрлэлд бид нар одоо оюмлын үйлдвэр дотор хүрэлцэн ирчээд байж байна. Одоо төрөл бүрийн одоо загварын полто, дээл, хүүртэг, өөмөт, юбг, цамц ийм одоо маш олон төрлийн одоо нэхмэд бүтээтгүүнийг бол үйлдвэрлэж байна. Хамгийн одоо эцсийн бэлэн бүтээтгүүн болох одоо принт одоо үйлдвэр дээр орж ирсэн байж байна. За энэ принт үйлдвэр дээр болохоор нэхэмлийн болон шүжмлийн одоо оюмл бэлэн бүтээтгүүн дээр төрөл бүрийн одоо тийм ээ ийм зураг, хээ одоо зориултын одоо энэ сүүлийн одоо дэвшилтэд одоо тоног төхөөрөмжийн технологиг ашиглаж энэ бүтээтгүүнийг одоо үйлдвэрлэж байгаамаа. Өнөөдөр манай үндэсний үйлдвэрлэгчид дэлхийн жишгт нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байна. Үүнд түүхийдийн чанар гол нөлөө үзүүлнэ. Малчтын зүгээс чанартай түүхийд бэлтгэх, үнц нь ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд юун дээр анхаарах талаар мэрэгжлийн хүн зөвлөж байна. За нэгдүгээр талаараа тэр хагийг одоо багасгах талаар одоо эхний одоо самнал дээр гарч байгаа ноолуураа хаггүй тэр хэсгийг бол тус нь одоо самнж аваад тус нь одоо нэг одоо шуудаа баглаанд хийх хит хадаа хагтаа хэсгийг бас одоо төрүүлжүүлж ангилж одоо төрүүлжүүлээ шуудаанд хийгээд за ингэж одоо ялгалаа хоёр төрлөөр ялгалаа гэдээ одоо үнд бол өөрчлөлт орохгүй үн бол яг тухайн одоо үеийнхаа ханшаар одоо авдгаар аавна ялгаас одоо хагтаа хаггүй одоо тоорондын бол үний ялгаа бол энэ дээр гарахгүй юм аа. За дараа нь болохоор полио утас гэж яриад байгаа. Нэг одоо жижигхэн одоо полио утас хэдэн зуун мянган ширхэг бол задарч одоо бүтээтгүн дээр бол нөлөө үзүүлдэг. За мөн дараагийн юун дээр анхааруулж хэлэх нь болохоор ямаага бид нар мэдээж олон төрлийн ижил төрлийн өнгөн ямаанууд байгаа. Ялгал салахын тулд мэдээж малчид бол будаг тавьж тэнэглээс тавьж бол бүртгэл тооцоогоо хийдэг бах. Тэгэхээр энэ будаг маань болохоор бас ингээд ноолуурн дээр болохоор будагтай ноолур маш их гарч байна. Тэгэхээр энэ хагны хэмжээ, энэ саяны ярьсан үйл тохиолдлуудыг гаргахын тулд малчид бол эхлээд малаа бол маш сайн одоо арчилгаа тордлогоо аягүй чухал байна гэж харагдаж байгаа. Тэр одоо нөгөө хошуу баас гэж яриад байгаа бохирдол ялангуяа цайвар өнгөдөр энэ маань болохоор мэдээж тэр хашаа одоо хороогоо бол цэвэрлэгээ өөрчлөлт аягүй нэг дээр сайн байх хэрэгтэй. Мөн бэлчээрийнхаа зөв сонголтыг хийх хэрэгтэй. Малаа бол тийм ээ тэр одоо шимэгч одоо хорхоонуудаас ирж урьдчилан сэргийлсэн одоо үзлэг тийм ээ цэвэрлэгээ тэр үйлчлэгийг бол маш сайн бол хийх хэрэгтэй байна. Улаанбаатар хивс. За манай Улаанбаатар хивс компани 1971 онд одоо тухайн үеийн Германы тоног төхөөрөмжөөр тоноглогдож үйлдвэр анх нээгдсэн. Одоо 45 дахь жилдээ үйлдвэрлэлээ явуулж байна. Түүхийн эд бүтээгдэхүүнээ бид нар дандаа Монголоосоо, малчтаасаа 100% цэвэр ноосоор одоо хүртэл үйлдвэрлэлээ явуулж байна. Манай үйлдвэрлэл дээр жоохон доголдож явж байгаа ажил бол энэ бүтээгдэхүүний гаднаас орж иж байгаа nooson бүтээгдэхүүний чанар байна. Одоо энэ дээр би дэлгэсэн дээр энэ манай малчтаас орж иж байгаа nooson дээр гарсан гологдлуудыг би бодтоор үзүүлэе гэж бодож байна. Одоо манай малчид хоньныхоо nooson дээр ингээд тэмдэг тавьж байгаа. Тэмдэг маань ийм будагтай. Ингээд улаан будгаар, цинкер будгаар, замын хараар ингээд одоо энэ бол угаагтсан nooson дээр ингэж гарч ирж байгаа. Ингээд замын хараар ингээд тэмдэглэгдсэн. Бас хотондоо маш удаан хугацаагаар байлгаснаас ингээд ноос нь ингээд шаралчихсан. Энэ шаралцсан ноос бол манай дээр будганд ордоггүй. Ингээд будагтай нооснууд нь одоо яг ингэж орж байгаа. Энэ бол үйлдвэрлэл тохирохгүй. Энийг бол түүж авдаг бид нар.
Ингээд нооснууд ингээд бүр ингээд шарлаад ингээд ороод ирсэн. Энэ түүхийд бол манайд бол энэ бол чанарын шаардлага хангахгүй болчихсон бүтээгдэхүүнүүдийг биен дээр авчид тавьчаад байж байна. Тэгээд цаашдаа бол малчдууд анхаарахад бол малаа хотонд нь тэр шарлсан энэ өтг бууцсан дээр нь удаан хугацаар байхгүй байх. Энэ тэмдэглэгээгээ болохоор маш бага хэмжээгээ тавих зүйтэй юм гэж бодож байна. Ягаад гэвэл энэ чинь маш их хэмжээний ноосууд хаягдж байгаа. Энэс болж одоо энэ нооснууд манай үйлдвэрлэлд орохгүй бүгдийг ингээ ялгаад бид нар энэ цэвэр яг 100%-ийн ноосоор хевсэн үйлдвэрлэдэг учраас энэ бол манай хевсэн дээр маш их нөлөөтэй. Энэ хевсэн дээр чинь хевсэн алаг цоохоор гарна. Энэ янз бүрийн шарлсан бүтээгдэхүүнүүд нь одоо ингээд машинуудаар ингээд будаг лакнууд нь ингээд наалдаад ингээд ороод ирдэг. Энэ наалдсан наалцуу чинь араа шүдэндээ гэмтэлтэй. Энд дээр ноосыг орооцолдуулна. Тэгээ маш их араа шүдний илэгдлийг их хэмжээгээр өгдөг. Машины гэмтэл бол энэ лак будагнаас болж бас нэлээд хэмжээгээр гардаг. Сул зогсдод энэ хэмжээнээс бас нэлээд хэмжээгээр нэмэгдэж гардаг. Одоо хойшд бол манай малчид одоо бас энэ мяндсан шуудаа ноос хийж ирдэг болсноос хойш энэ ноосны энэ мяндсны энэ юунууд нь болохоор ингээд дулаанд ингээд сэмрээд ялзраад энэ ноосон дотор ингээд ороод ирдэг. Энэ угаацсан ноос болохоор энэ мяндсыг бол ялгаж чадахгүй яг ингээд угаагдаад энэ мяндстайгаа ингээд ороод ирдэг. Энэ мяндс маань үйлдвэрлэлд ороод яваад утсан дээрээ гарч ирдэг. Энэ утсан дээр гарч ирэхээр нэгтэр очроод энэ мяндс чинь тасарч өгөхгүй. Тасарч өгөхгүй болохоор хевс цоорхой гарах, хевсний өссний өндөр навд маш их нөлөөтэй. Тэгээд тийм учраас одоо малчдад анхааруулахад ийм гялгар шуудаанд ноосоо хийхгүй байх, ноосоо хийсэн ч гэсэн ийм бүр сэмэрчгсэн ийм биш болж игэл уул нь шуудаанд юм уу хөвөн утсаар тийм хийсэн шуудаа уутанд хийх юм бол манай ноос нь ч гэсэн энэ үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн ч гэсэн бас чанарын хэмжээгээр бас их дээшлүүлж нөлөөлөх ач холбогдол өгөх юм байгаамаа. Тийм учраас энэ шуудаанууд дээр анхаараач, энэ тэмдэглэгээнүүдээ багасгаач, энэ шаралцсан носнуудаа багасгаач гэж малчдад анхааруулж хэлмээр байна дээ. Манай малчтаас ирж байгаа түүхийд бол ингээд үйлдвэрт ирээд энд ангилагдаад зориулалтаараа биелийнийг байх юм уу, зүнгнийг байх юм уу, хувцсных байх юм уу гэдгээр ангилагдаад ингээд энэ үйлдвэрлэлөө ороод энэ дамжлагууд дээр дэвтээцсэн арьсаа бол шар махыг авдаг. Тэгээд гандаад идээлээд за тэгээд дараагийн дамжлагууд руу будагддаг. Тэгэхээр энэ бол үйлдвэрт маш олон дамжлага явж иж арьс одоо яг материалын зүйл болдсон байгаамаа. За өнөөдөр манай малчид бол энэ ялангуяа бог малдаа бол энэ паразитын эсрэг туулгалт, халдваргүйжүүлэлт, тарилга, угаалга болоод ерөөсөө хийхээ болсон байгаа. За энэ бол одоо богийн арьс байж гин маш их хажих уулсын сорвитой. За энэ бол манай үйлдвэрлэгчид бол нөгөө үсний цаанаас, ноолуурын цаанаас бол худалдаж авахд мэдэгддэггүй. Тэгээ маш олон дамжлага хийсний дараа ингээд гараад ирдэг. За их олон хими материал, их олон одоо өртөг, цалин, уур ус, цахилгаан дулаан гэдээ маш их юм шингээцсний дараа ингээ гараад ирдэг учраас энэ бол үйлдвэрт алдагдал болдог. За энэ нь бол одоо бас өнөөдөр ширний одоо нэр хүндийг ялангуяа хагас боловсруулсан арьсны нэр хүндийг бол дэлхийн түвшинд унгаах ийм түвшинд бол хүрсэн байгаа. Тэгэхээр манай малчид бол бас энэ түүхийдийн чанар дээр бол анхаарах болсон. Өнөөдөр эрүүл малаас эрүүл мах, эрүүл сайн чанартай ноос, ноолуур, эрүүл одоо арьс шир аавна гэдгийг бол өнөөдөр ойлгох цаг үнэхээр болцсон гэдгийг бол бас малчтаа хэлхийг хүсэж байна. Тэгээд малчтаас бол өвөл одоо ийм бөөрөнхий ингээд болгочихсон үхрийн шир, адууны арьс их ирдэг. За тэрийг үйлдвэрт оруулаад бид нар 3 өдөр дэвтээж ээж дахиад цаашаа дамжлага руу явуулдаг. Маш их хүндрэл үүсгдэг. Зүгээр энэ сарлаг дээр аваад үсэх юм бол жишээлх юм бол одоо ингээ хөөврийг авах гээд малчд одоо ингээд сарлагыг алсныхаа дараа нь арьсаа ингээд самнаа ичдэг. Энэ нөгөө төмөр самаар ингээд самнахаар эн чинь ингээд ураад арьсны чинь нүрээ хэсэг юу ч ингээ ураад ичдэг байхгүй юу. Юу ч хийж болохгүй ийм арьс болчдөг байхгүй юу. Энэ экспорт нь ч тэнцэхгүй. Тэгээд үстэй байхдаа бол мэддэхгүй эн чинь тэгээд нөгөө барбанд ороод боловсруулалтаа хийчихэл ингээ гараад ирэхээр ийм болчдөг. За дараагийн гэмтэл одоо энэ арьсаа ингээ халуунаар нь аваачаад хомчдөг. Хөрөхгүйгээр арьсаа аваачаад ингээ одоо хадгалцдаг. Тэгэнгүүт нөгөө арьс нь манай халаад ингээ нүүргөө болчихж байгаа. Энэ бол ерөөсөө ямар ч ашиглах талбай байхгүй. Арьсны нүүр ингээ пилонк байхгүй. Энэ ч одоо бодож болохгүй, бодог тогтохгүй. Одоо бараг энэ чинь нүүрээр хусчиж илгэл болохгүй өөр. За илэг болгоё гэтэл дандаа өвчлөлтийн зүсэлт ихтэй. Одоо энэ хардаа энэ ингээ хоёр хээл. Энэ өдөрс ингээ дандаа утганы зүсэлт.
ингээд хутгаа ингээд өвчөж байгаа нь ингээд зүсээ хайчдаг. За бас сүүлийн үед бол өлөнтөө арьс гэдэг бүр нэр томьёо гарсан байгаа. Хонь ямааныхаа өлөнгийн арьсан дотор нь боочдөг. Тэр нь бол маш их хэмжээний паразит үүсгдэг бактери үржүүлдэг учраас айгүй хурдан мууддаг. За тэгээд муудцсан арьс нь үйлдвэрт ирэхээр давсалцсан байхад бол мэдэгддэггүй, хөлдөөцсөн байхад бас мэдэгддэггүй. Тэгээд үйлдвэрийн шат хамжлагад орсны дараа гологдлуулаа гараад ирдэг. Дахиад нөгөө хими материал, цалин, уур ус, цахилгаан, дулаан гэдэг зөндөө юмнууд зарцуулсны дараа гараад ирдэг учраас энэ бол асар их хүндрэл үүсгэдэг. Исгэлт байгаа газараа ингээд машин дараад ирэхээр ингээд томорчдөг. Чи надад арьсаа гэж өдөө. Тий. Энэ нөгөө өвчлөлтийн гэмтлүүд ингээд томроо гараад ирж байгаа юм арьс сунгаар. Захалахаар эдгээр чинь бүгд ашигтай талбай биш болоод нөгөө том арьс маань жижиг болно гэсэн үг ийм. За социализмын үед гээд ярих юм бол за 100 ширхэг хоньны арьсан дотор бол ийм паразитын гэмтэлтэй арьс бол энэ 5 ширхэг байхад бол за энэ бол бас бүр их байна гэж тэр үед үзчихсэн бол за өнөөдөр 100 ширхэг хоньны арьснаас за 95 ширхэг нь бол ийм хажиг хуудасны эсвэл одоо шивэний за ямар нэгэн байдлаар ийм гэмтэлтэй за тэн дотор энэ 5 ширхэг гэмтэлгүй арьс байгаа нь бол өнөөдөр хоньны арьсны үнийг унгах цаашдод хоньны арьс үнгүүдх ийм шалтгаан болцсон байгаа гэдгийг манай малчид ойлгосоо гэж хүсэж байна. Вакцина хийлгээд тэр угаалгаа хийлгээд тэр хамааныхын тариаг бол хийлгэнэ гэдэг бол багахан хэмжээний мөнгө гарна. А хэрвээ та тэр багахан хэмжээний мөнгийг гаргаад үнэхээр хариуцлагатай байгаад энэ вакцина хийлгээд ариутгал туулгалт бүх юма хийлэгчих юм бол таны мал илүү их тарган болно. Таны малын ноос ноолоор илүү их сайн болно. Нөгөөтэйгүр таны хоньны арьсны үн тэр нөгөө вакцины чинь гаргасан үннээс хэд дахин илүү их үнэтэй болох юм аа. Гэмтэлтэй арьсаа бид нар гэмтлийн дараад одоо нөгөө дефектийн бол ийм эффект болгоод тэгээд энийг бол ийм цоохор болгож байгаа. За бас энэ байна. Тэгээд энэ зэхээ болоод энэ жишээлбэл одоо ийм даав шиг болгочихж байгаа. Энэ бас гэмтэлтэй арьс. Энэ хараа ингээд энэ байгаа гэмтлийн цаанаас ийм хээтэй юм шиг болгож хойргож байгаа. За энэ бол бас 2-3 дахин будаад ийм алаг болгож байгаа. Нэг гэмтэлтэй учраас ингээд зүгээр жирийн энгийн технологиор явж болохгүй. За энэ бол бас л яг нэг талдаа гоё ч гэсэн нөгөө талдаа бол бас илүү их өртөг шингэж байгаа. Гэмтлийн дарахын тулд илүү их материал шаардж байгаа. Ийм болгож байгаа. Бизнесийн салбарт нэр хүнд итгэл гэдэг нэн чухал байдаг. Өнөөдөр үйлдвэрлэгчид малчтаас нийлүүлж байгаа түүхий эдийн чанарт ихээхэн санаа зовж байна. Тэр хэрээрээ үн буурч бизнесийн тогтвортой харилцаа алдагдсаар. Тэгвэл энэ бүхнийг засч залруулах, түүхийд бүтээгдэхүүнийхээ үн цэнийг өсгөх нь гагцхүү малчтаас өөрсдөөс нь шалтгааллах болоод байна. Малынхаа ариутгал халдваргүйжүүлэлтийг цаг тухайд нь хийж, түүхийдээ стандарт шаардлагын дагуу зөв бэлтгэснээр үн цэн үнэлэмжийг нэмэгдүүлж ашиг орлогоо өсгөх боломжтой юм.